Дараагийн мэдээг танилцуулъя. Израилийн цэргийн эхний зүгээс Ливаны нийслэл Хизбалла хотод агаарын цохилт өгсөн байна. За энэхүү агаарын цохилт өгөх гол шалтгаан нь бол Хизбалла бүлэглэлийн томоохон одоо албан тушаалтныг устгах зорилготой байсан гэж үзсэн. За энэ удаагийн цохилт нь 6 дугаар сараас хойш Бейрут хотод хийсэн Израилийн эхний агаарын цохилт болж байгаа. За Израилийн цэргийнхэн уг халдлагыг өндөр наривчлалтай ийм товтлогоо болсон гэж тодорхойлсон. Гэхдээ энэхүү одоо товтлогоотой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөөгүй байна. За Хизбалла бүлэглэлийн зүгээс ямар нэгэн тайлбарыг мөн хийгээгүй байна. За цохилтын байр нь бол Хайтам Табатай гэдэг хүн байсан. За тэрээр бол Хизбалла бүлэглэлийн цэргийн штабын дарга юм байна. За Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдгдснээр өнгөрсөн жилийн босон дайны үеэр цэргийнхэн Хайтам Али Табатайг 2 удаа устгахыг оролцсон. За энэ удаагийнх нь 3 дахь удаагийн оролдог болж байгаа юм байна. За Хизбалла түүнийг шархацсан эсвэл амь насаа алдсан талаар ямар нэгэн тодорхой мэдээллийг олон нийтэд хийгээгүй байна. За өөрөөр хэлбэл Израилийн явуулсан товтлогоо амжилттай хэсэг нь одоогоор тодорхойгүй байна. За Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр агаарын цохилтын улмаас 1 хүн амь насаа алдаж 21 хүн шархтаж гэмтсэн байна. Хэрэг нэртэй хөл хөдөлгөөнт ихтэйд хорооллоос их хэмжээний утаад игдэж байгаа нь харагдсан. За нийгмийн шүлжээний хэрэгслэр цацагдсан бичлэгүүдээс үзэхэд хүмүүс одоо энэхүү товтлогоо босон газрын ойролцоо цуглаж байгаа нь харагдсан. Өнгөрсөн оны 9 дугаар сард мөн энэ хороолт Хизбаллагийн удирдагч Хасан Насараяалаг Израилийн агаарын цохилтонд бол өртөж амь насаа алдаж байсан. За тэгэхээр энэхүү одоо хороолт бол Хизбалла бүлэглэл төвлөрсөн байсан гэж үзсэн учраас Израилийн зүгээс агаарын цохилт өгсөн байгаа юм байна. Энэхүү цохилт нь сүүлийн хэдэн 7 хоногт өмнөд Ливан дахь Израилийн дайралд эрчимчиж байгааг бол харуулж байгаа. За Ливаны эрүүл мэндийн яамны мэдээснээр өнгөрсөн 7 хоногт Израилийн агаарын цохилтонд хамгийн багадаа 13 хүн амь насаа алдсан. Сидон хотын цоход орших Эн Хелевек дөрвөстийн хуваарангийн сүмийн зогсоол дээр нисгчгэн онгоц машиныг мөргөж байсан гэдгийг төрийн өмчөд NAA агентлагаас Ливаны зүгээс мэдэгдсэн. За Израиль болон Америкийн нэгдсэн улсын зүгээс Хизбалла бүлэглэлийг зэвсэггүй болохыг Ливанаас шахаж шаардаж байгаа. За харин Ливаны засгийн газар энэ оны эцэст орон даяар тус бүлэглэлийг зэвсэггүй болгох цэргийн төлөвлөгөөг баталсан. Хизбалла бүлэглэл өмнөд хэсэгт цэргийн чадвараа сэргээж байгаа гэж Израиль улс мэдэгдэж байгаа. За харин Ливан улс бол үүнийг үгүйсгэсэн. Хамгийн сүүлийн агаарын цохилт нь 2024 оны 11 сарын 27-нд тохиролцсон Израиль Хизбалла бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай хэлцээрийн 1 жилийн болохын өмнөхөн болж байгаагаараа бас онцлогтой ийм цохилт болж байгаамаа.